Зөв порно гэдэг. Graphics гэх хүмүүс гайхаад юу юм бэ гэсэн чинь порно гэж. 0 гэдэг. Чи бүр мэрэгч. Америкцаа гэдэг. Тэгэл хүмүүс тэгдэг шүү дээ. 0 Yo, за Underdogs юу айцхан залуучуудаа манай Underdogs podcast-ийн 4-р дугаар лөө. Тийм. 4-р дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Yeah, we are in the house. House те. За бүгдэнд нь өдөр өглөө орой минь сайн байцгаана уу? Сүн сах юу байцгаана? 7 хоног өнгөрлөө. 7 хоног өнгөрсөн байна. Хэрвээ та бүхэн анзаарсан бол бид хоёрын бид хоёр юм шээ. Бид бүхний Underdogs podcast маань 5 дахь өдөр болгон орохоор товлогдоод 5 дахь өдрөд бол орж байгаа шүү дээ, тийм үү? Америкийн ер нь Монголын цагаар хагас өдөр юм. 5 дахь өдөр. 5 дахь. Тэгэхээр энэ 4 дахь өдөр байлаа. Тийм. Тэгэд энэ ч 4 дахь орой 5 дахь өглөөлнө. Тэг ер нь бол 5 дахь өдөр л яг хий гэж бид хоёр ирсэн тий. Дээрээс нь бас Underdogs-ийн Daily News одоо та бүгд бас шинэ мэдээд болгоход гоё мэдээ ба тий. Apple iTunes дээр манай подкаст маань орсон. Тэгэхээр та бүлж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн подкаст хамгийн өндөр чанартайгаар нь сонсохыг хүсвэл Apple podcast iTunes дээр подкастаа сонсоорой. Underdogs-ыг нэгт оруулцгаая. Тий. Underdogs ер нь өөрсдөө бас нэгт орцгоё. Underdogs подкастаач бас нэгт оруулцгаая. Ирчимтэй бүр ятгаж эхэлж байгаа юм шүү дээ. 4 дахь дугаараас хүмүүс зүгээр би ихэндээ уулна юу гэж эхэллээ те. Тийм зүгээр цөөхөн цөөхөл байцгаа гэсэн. Одоо зүгээр бүгд өөр эсрэгээр явж те. Тийм тэгээд 4 рейтингтэй байгаа манай подкаст. Тийм 4 рейтингтэй бит 2 5 төгсөн байдаг. За ингээд манай подкастын 4 дахь дугаарын бит хоёр уламжлалсаараа ээлжлээд сэдвээ сонгож байгаа. Дараагийн сэдв. Энэ удаагийн сэдв бол бараагийн сэдв байгаа. Би бол нэг сайн мэдэхгүй юм талаар. За. Та бүхэн хэрвээ emoji биш юм дэрлээ. Anime подкаст 2 дахь дугаарыг хэрвээ сонссон бол анимегийн тухай битээр ирсэн байгаа. Тэгээд тэн дээр бас манай нэнэ мэн бас хинтай үздэг гэдэг сэдлийг надад өгсөн байдаг. Хинтайг бол одоо зарим хинтайг үздэг хүмүүс бол мэдж байгаа. Үздэг хүмүүсээ бас хайгаад үзээрэй. Тэгээ 2 цаг бас ярьж чаднаа гэж бас гоё ам өчгөө өгсөн учраас дараагийн сэдв бол pornography гэдэг сэдв байна. Тэгээ манай сонсогч нар угсаа уншаал орж ирж байгаа. Pornography гэдэг сэдв байгаа. Тэгээ яг pornography гэж бид нэр хэлдэг болооч яг Америк дуудлага нь бол pornography юм л тий. Pornography. Нэг юм сонирхолтой сэдв хэлж байгаа. Өдөртөө яриад нэг порно. Зөв порно гэдэг. Graphics хүмүүс гайхаад юу юм бэ гэсэн чинь порно гэж. 0 гэдэг. Чи бүр мэрэгч. Америкцаа гэдэг. Тэгэл хүмүүс тэгдэг шүү дээ 0 гэл. Тэгээд бас битээр яг өөрсдийнхээ бас мэддэг юм ярьж байгаа болохоор одоо гоё юм гэж байна. Хичээд байна гэдэг. Гэтэ яг судалгаанаас харахад угаасаа эрэгтэй хүн болгон 20 наснаас доошоо яг биш 20 наснаас дээшээ порно үзэж байгаагүй эрэгтэй хүн олдоогүй байдаг гэдэг судалгаанаас. Тэр их сургууль дээр явсан нэг судалгаа байсан тий. Хөгжилтэй байдаг. Тэгэхээр ер нь бол бүгд шахуу тий. Ер нь бол бүгд тодорхой нэг ямар нэгэн хэмжээгээр. Тэгээ нөгөө янз бүрийн вебсайтууд дээр хажуудлынхаа зар эдэртэй дарангууд бас нөгөө порно сайт руу орчдөг. Тэрүүгээр бас тэр дата бас бүртгэгдээд байгаа байхгүй юу? Одоо өөрийгөө жоохон 90 рүү нөлөх гээд нэг би тэгэж л орсон ухаан. Би бол тэгтээ бол зүгээр яг өөр орыг орчихсон. Зүгээр ер нь яг тэр нөгөө тоо статистикэн дээр болохоор тэр нөгөө бас тооцогдоод байдаг.
Тэгээ бас айгүй хүндэр. Гэхдээ ер нь угаасаа л энэ бол угаасаа мөнхийн сэдв байсаар ирсэн. Яг хайр шиг үү? Мөнхийн сэдв чашаа. Гэхдээ ер нь бол яг хүн төрлөختөн эртний грек мэрэг за бит хоёр одоо ингэж удахгүй. Саяны нөгөө нэг их сургуулийн мэдээлэл чарч ирсэн. Ээлжлэл Монреалийн их сургуулийнхан 20-оос дээш насны порно үзээгүй, ерөөсө үздэггүй ганц ч хэрэгтэй хүнийг олж чадаагүй байна. Их сургуультай яг зөвхөн яг Америк дотроо л тэр тэгээд яг яаж судалт юм бол порно үздэггүй л асуудаг л бах тий. Тийм л хата үннээс одоо яг тэр интернет яг search cookie-гээр нь яд юм болоо. Хэрвээ та 20 наснаас дээш тэр дээс настай дээрэс нь порно ерөөсө үзэж байгаагүй гэсэн бол та стор бас комент үлдээсэн юм хүсэж байна. Монреал их сургууль руу явуулъя гэхгүй тий. Комент хийчихэд тэгээ эрэгтэй хүн дотор шүү дээ тий. Эрэгтэй хүн дотор тий. Окей. За тэгэхээр pornography гэж юу болох? Тэгээ үүсэл хөгжил яг бидний яг тэгээ ирчүүдийн ялангуяа мэддэг pornography тэгээ бид нар үзэж сонирхож бас үзсэн байдаг хүн болгон төдийлөн бас яг дотор байдаг зах зээл, үүсэл хөгжил, судалгаа, үр дагавар болон тэгээ үр нөлөөгийн талаар төдийлээс мэддгүү тэр мэдээлж гисэн бас төдийлөн бас гараад идэггүй тийм үү. Тэрний талаар бүтээр өнөөдөр танин мэдхүү сонирхолтой гэсэн баримтууд энэ түүж аваад юм битгаар ярьж байгаа тийм. Ер нь тийм underdogs тийч явж байгаа шүү. За тэгэхээр ер нь pornography гэж яг ямар утгатай үг юм бэ нэмж. Чи тэрний талаар pornography за ер нь pornography гэдэг тодорхойлолт нь бол одоо сексийн холбогдлолтой одоо үзүүлэх тийм янз бүрийн төрлийн контентыг хэлдэг юм байна. Ерөнхийдөө зорилго нь бол тодорхой одоо сексийн одоо сэтлийг өгөх те өдөх гол зорилго нь бол тэр. За тэгээд номон дээр байдаг те зөвхөн бид нар бас нөгөө нэг порно гэхлээр нөгөө дан кино гэж бас бодоод байдаг те бичлэг гэж бодоод байдаг. Pornography гэдэг яг энэ ерөнхий нэршил нь бол ном, сонин одоо нөгөө зураг, аудио тий хүүхэлтэй дуу, саунд, одоо phone call гэж хүртэл байсан. Тэгэхээр энэ болгоныг тэр зурагт хуудас тий комик тий хентай тэрийг бол нийтэд нь pornography гэж нэрлэдэг тий. Тэр үгнийх нь харин үгнийхэн яг гол утга нь юу байгаа лээ? Тэгээ үгний гол утга нь болохоор бид тэр харахтаа яг эртний грекээс галтайсан. Өмнөх сэдв бас эртний грекээс галтайсан тий. Stand up ч юм бас. Ер нь эртний грекээс нэлээд олон юм гарчаа тий. Сайтай муутай бүх юм гарч. Эртний яг грекийн үгнээс гаралтай байна. Тэгээ porny гэдэг үг нь болохоор бие үнэлэгч. Тэгээд бие үнэлэх гэсэн утгатай. За тэгээд мэдээж graphene гэдэг нь болохоор бичих одоо бичлэг хийх гэсэн утгатай. Одоо үзүүлэх гэсэн утгатай. Тэгээ ер нь бол graph гэдэг утгаараа бол бас чимэглэл гэдэг ч юм уу те одоо нэг тийм чимэх гэсэн ч гоёх гэдэг ч юм уу тийм утгатай байдаг. Тэгээ энийг ингээ харах юм бол яг pornography гэдэг үг нь болохоор эртний грек үгнээс гаралтай гэж үздэг юм байлээ. Тийм. Тэгээд яг зөвөр ер нь хинхий утгаараа бол яг нэг тийм бие дээр үед бол яг ингээ бие үнэлэгч одоо ийм үнэлэгчдийг одоо битсэн одоо зурсан зурагч гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар үзүүлэх те. Тэдний утгаар анх хэрэглэж ирсэн байна. Тэгээд яг тэр эртний грекийн үг нь явсаар хагаад Франц үгэнд орж ирсэн байгаа юм л да. Тийм 1800 онд. Тийм 1800 онд pornog яг Франц дуудлага нь бол мэдэхгүй. Pornography. Шалгуурлаа. Ямар ч бүжгсэг гэдэг шиг. Нэг сая герман явж байна. Наад чинь герман юу Франц бол явж. Pornography. За тэр яг хөө 1800 оны үед 1800 онд Франц хэлэнд орж ирсэн байдаг. Тэгээд яг Америк англи хэлэнд болохоор New Orleans гэдэг хот байдаг шүү дээ. Тийм. Америкийн. New Orleans хот чи ер нь нөгөө Франц эзэмшил байсан газар аахгүй юу? Тийм. Тэгээд New Orleans ч угаасаа нөгөө Louisiana гэдэг мужид байдаг. Louisiana гэдэг муж нь угаасаа Францын 14-р Луис хааны нэрээр одоо Луис одоо Францаар бол Луи гэдэг те. Нөгөө Луис Вишн гэдэг шүү дээ. Тийм. За Луи. Луис Вишн үзээгүй гэхгүй. Үзээгүй шүү дээ. Дараа нь ярьж байгаа юм чи. Тэгээд тэгээ 14-р Луис хаана нэрээр Louisiana гэж нэрлсэн байдаг 1680. Одоо ч Louisiana мужийн New Orleans хот байхгүй. Тэгээ New Orleans хот бол Францын эзэмшилт байсан. Тэгээд Францын тэг чийсээ юу гэж дуудлаа?
Pornography гэдэг үг. Орсоор тусласаа. Тэгэж Франц тэр үгнээс Америк англинд орж ирсэн 1800 оны дундуур тэгж орж ирсэн байдаг юм байна. Тийм. За тэгээд ер нь бол товч утгыг нь бол хоёлоос л хэлсэн тий. Тийм. Тэгээ ер нь яг жүжиглэлт гэхээсээ илүү те яг тэр акшн яг тэр болж байгаа үйл явдлыг л гаргах нь одоо порноны гол. Тэгээд яг ялангуяа нэг шинэ үг ингээд орж ирэхэд манай одоо уран зохиолын ч юм уу те хэлний ийм эрдэмтэд энэ дэр их анхаарал өгдөн шүү дээ те. Тэгээд тухайн үед бол бас 1864 оны ихээр бол тийм веб стрим тойл бичигт энэ үгийг орж ирсэн байна л да. Тэгээд орж ирэхдээ тайлбарлахдаа анх хуурамч одоо уран зураг гэдэг ч юм уу те. Ер нь хуурамч тэгээд ийм зүйл гэдэг байдлаар утгатаагаар анх бас ингэж тойл бичигт орж ирж ирсэн байна. Тэгж тодорхойлж ирсэн байна. Тэгээд бас сонирхолтой байж магадгүй те. Тийм. Тэгээд за яг ингээд ер нь бол явсаа. Эн чинь өөрөө яг юуг өдөөдөг вэ гэхээр шунал тачаал ерөөсөө л бэлгийн дур хүслийг илэрхийлдэг. Өдөөгдөж байгаа хүмүүс нь өөрөө хэм байдаг гэхээр ирчүүд байдаг. Тэрэнд гол дүрд нь эмэгтэйчүүд байдаг. Тий, ер нь яг энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүний одоо анх бол тий бэлгийн одоо юм дур таашаалыг хүнд ингэж үзүүлээд тэрэндээс нь одоо хүнийг одоо бэлгийн дур таашаалыг одоо өдөөх тийм зорилготой ч юм уу тий. Тэгж л анхаарсан. Гэтэ өмнө нь бас бидний мэдж байгаагаар одоо энэ бэлгийн харилцааг ингэ дүрсэлсэн тэр зүйлсүүд бол түүхийн хувьд тийм түүхийн хувьд одоо тийм одоо археолог те малтлагаас хадны сүг зурган дээрээс бол олдож исэн маш ихээр бүр олдож исэн гэж байгаа хөөх те энэ бол зөвхөн өнөөдөр гарч ирсэн зүйл биш яг сексийн одоо бэлгийн амьдралыг бол харуулсан зураг одоо юу гэдгийг те ийм зүйлсүүд бол дээр үеэсээ бүр манай эртний өмнөхөөс эхлүүл анх бол байсан. Тэгээ хүн төрөлхтөн угаасаа бэлгийн харилцаа одоо юу гэх юм бэлгийн амьдралтай байснаас эхлүүлээл энэ зүйл уус сонирхолтой байж ирсэн гэдгийг бас эндээс харах нь зүйтэй болов тий. За тэгээд энэ бас айгүй толгой эргүүлэх амар юм түүх байгаа л да. Яг одоо юу гэх юм бэлгийн амьдралын талаар бас энийг хоёлоо бас алгасч ийтэй бас нэг бэлгийн амьдрал бас ирэхгүй гоо шүү. Порнор гоорой тий. Тэг яг нөгөө энэ бол нөгөө порногийн гууд яг эрэгтэй эмэгтэйний тэр бэлгийн харьцаа түүхэнд ер нь яаж үздэг гэсэн гээд бүр тусдаа бүлэг сэдв болоо явчихж байгаа юм тий. Тэгэхээр бит хоёр яг илүү бит хоёр нөгөө яг порно гэсэн pornography гэсэн дээрээ төвлөрч ярих гэж бодож байгаа учраас ерөнхий гол санаа нь бол эртээр үеэсээ аль манай эртний өмнөх бүр одоо тэр нөгөө месоп юг ямар үе гэдэг вүлээ? Манай ер нь эртээр үе. Ясэр гэж. Яг хэлсэн чинь мартчихлаа. Тэгээд ер нь бол эртээр үеэс ингэж байсан гэсэн гол санаагаа. Тийм, бэлгийн харилцааг бол ингэж дүрслэлтэй. Дүрслээд тэгээд тэрийг ингэж одоо олон нийт харуулдаг. Ялангуяа энэ хаадууд бол тийм дээр айгу дур таашаал их өндөр байсан мэл олон хатадтай байдаг тий. Олон одоо юу гэдгийг ийм төрөл байрлалаар үздэг нөө Кама Сутрагийн мянган байрал гээл тий. Тэгээд бас нэг юм сонир. Тэгээд хаад илүү дур сонирхолтой байсан шиг байхгүй л хальтаа яг нөгөө тэр боломж нь нөөц бололцоо л байсан. Тэрийг ингээд нөгөө судалж мэдих цаг зав болоод тэр нөгөө турших тэр одоо дотор энэс их байж ядуу манус гинэ ёо тэр амьдэрсэн шиг. Хаан байгаагүй хүмүүс яах вэ? Бас тэгээд ямар амьдэрсэн одоо яаж мэдхүү за тэр үед. Тийм байжээ. Тэгээ ойлоос яг порноны талаар ярьсан яг нэг эвгүй яа. Тэгээд үүсэл хөгжлөнөд нэг юм эртний грекийн үгнээс гарлаад тэгээд Францад анх орж ирээд тэгтээ яг бэлгийн харилцааны талаар яг pornography гэдэг үгээр хоёлаа хөөгөө явч те. Тэгээд яг pornography өнөөгийн зэрэгцээ ер нь хүрсэн байна л да. За тэр хүртэлх мэдээллийг ингээд хоёлаа дуусгач те. Тэгээд өнөөдрийн зах зээлд үл хэр зэрэг том байгаа вэ? Дээрээс нь энэ pornography гэдэг зүйл чинь өөрөө урлаг болтлоо хөгжсөн гэж хүмүүс ярьж байна. Нөгөө талаараа бас бизнес болоо тий зах зээл эдийн засгийн хувьд хэр том одоо үр өгөөчтэй байгаа вэ гэдэг талаар хоёул бас ярив тий. Тэгээд энэ эротика pornography гэдэг хоёр юг бас хооронд айгу холиод идэв юм лээ тий. Тий. Яг pornography болон эротик кино хоёрыг яриад байна чи. Тий. Тийм тэр ч угсаа төрөл жанрын хувьд
огт өөртөө. Нөгөө pornography чинь би бүр мэдээ шүү. Юу ч харахгүй ярьж байдаг те. Би тэгсээр хийж нэг юм хаа. Уухчих. За pornography чи өөрөө нөгөө дотроо хоёр төрөлтэй байгаа шүү. Хоёул өмнө ярьжсэн те. Нөгөө dark, hardcore, softcore. Тийм. Тэр чинь бол pornography буюу одоо яг бэлгийн амьдралыг яг ингээд шууд харуулдаг шүү дээ. Erotic кино бол тэн дээр бол илүү их яг нөгөө арт талаас байдаг тийм. Яг нэг урлаг талаас хайрлцаж дурлцж байгаа тэр байдлын урлаг байдлаар харуулж байгаа. Pornography бол шууд л бэлгийн одоо хурцл үйлдэж байгааг болж тэн дээр бол харуулдаг тийм. Тийм. Тэгээ softcore гэдэг нь болохоор одоо Холливуудын кинон дээр бол гардаг нэлээд тийм сценүүд ордог кинонууд бол softcore порно одоо элементүүд ашиглаад байгаа байхгүй юу? Аа. Тэд нар нь болохоор одоо цаад тэр бэлгийн одоо эргэтэнгийн харуулахгүй ч юм уу те. Эсвэл хальт харуулдаг ч юм уу те. Софт нь хардкор ч юм болохоор зүгээр шууд ямар ч одоо тэр сенсор одоо тэрийг одоо юу гэх юм те. Одоо хаалт юу байхгүй те. Байхгүйгээр одоо бүх тэр чигээр бүх юм харуулж байгаа. Одоо энэ бол яг альбис нь хэллэг шүү дээ те. Тэгээд тэдний бүгдийг ингээ харуулдаг. Яг бэлгийн харилцааныг баг та томруулдаг шилээр харж байгаа юм шиг л харуулдаг те. Хөлс мөлсөл бүх юм нь харуулдаг те. Тэгээ ерөөсөө яг л тэр чигээр болж байгаа юм. Тэгээд ер нь pornography-гийн одоо яг сонирхолтой мэдээлэл хэлэх юм бол одоо жил бүр дэлхий дээр одоо 13,000 орчим томчуудад зориулсан кино бүтээгдэг буюу pornography бүтээгдэг жоох жилд. Тэгээ энэ нь 13 тэрбум долларын орлогыг авчирдаг гэж. Холливуудад жилд одоо би харж хэлж байгаа л да 507 кино бүтээгдэг бөгөөд энэ нь 8.8 тэрбумын л орлогыг олдог. Тэгэхээр энэ хоёрын хоорондын харьцааг харж одоо Холливуудаас илүү том зах зээл. Холливуудаас илүү кино хийгддэг, Холливуудаас илүү тооны орлого олдог. Бас дээрсэн. Ийм баг. Харин тийм билээ. Дэлхийд даяар 2006 онд гэсэн чинь дэлхийд даяар одоо тэр нийт порно одоо тэр салбарт эргэлдэж байгаа мөнгө нь гэсэн чинь 97 тэрбум доллар гэсэн байсан. Вау. Тэр нь бол бас амар том тоо байгаа юм тий. Харин тийм би сүүлд яг ийм мэдээлэл уншиж байгаа байхгүй хараа. Америк нэгдсэн улсын одоо Америк нэгдсэн улсад энэ бүх нийт одоо порно хийгдэж байгаагийн хаана хийж байгаа гэхээр 98% нь тэр кинонд Америкт хийгддэг. Тэгээд порно салбарынхан үндэсний хөл бөмбөг Америк нэгдсэн үндэсний хөл бөмбөг, үндэсний сагсан бөмбөг тий одоо бейсбол энэ багийнхнаас илүү орлого нь тавдаг. Порнографийн орлого. Вау. Дээрээс нь за болоогүй. Вау чинь бүр дахиад вау болцсон. NBC, CBS, ABC баг болон Microsoft, Google, Amazon, eBay, Yahoo, Apple, Netflix-с илүү их мөнгийг олдог. Pornography. Идрээсээ бүгднгээс нь илүү. Юу гэсэн ч үгтэй. Зөв pornography. Зүгээр ашигтай байгаа шүү дээ. Тийм. Би орой гэдгийг дэмжээгүй шүү. Тийм. Тэгээд яагаад тэгж байгаа вэ гэхлээр шүү дээ. Энэ Google-ийн одоо яг интернетээс pornography хайж байгаа хайлтыг ингэж судлаад үзсэн байна л да эрдэмтэд. Тэсэн чинь судалж үзсэн чинь байна шүү дээ. Нийт одоо 100% одоо интернетээс хайлтын гэхэд 25% нь pornography хайдаг. Тэгэхээр 4 хүн тутмын нэг нь порно хайдаг. Дээрээс нь секунд бүрдөө шүү дээ. 30 сая орчим хүн интернетээр порно үздэг гэж байгаа юм. 1 секундэд биш энэ үнэн үү? 1 секунд хийдэ 30 сая хүн порно. Үнэн бахаа биш. Үнэн бахаа гэдэг. Хоёулыг нь одоо ингээд 1 секундээр ярьж хахад 30 сая хүн одоо порно. 5 секунд гэхэд 150 сая хүн үзчихлээ шүү дээ. 30 секунд. За юу гэж тэгж нэмэгж идэв байх шүү. Наа чи минут болгоод баг дэлхийн хүн амаас эсгээд байна шүү дээ. Тийм үү сте. Юу ч ярьж. 2 дахь секунд нь 30 сая хүн үзчихэл хэвээрээ л байгаа шүү. Чи бүр мати юу ямар муухай бодчихвол теори мэгсэл нэрийг ямар муухай бодчихлаа. За. Тэгээ ер нь бол яг одоо бол 30 сая хүн порно үзэж байгаа л гэсэн. Тий. Тэгээ одоо нэг иймэрхүү сонирхолтой мэдээллүүдээс хэлэх юм бол тийм тэгээд подкаст. Порнонд бас зөндөө олон нэг ангиллууд бас байд юм лээ. Байдаг. Уус байдаг шүү дээ. Тийм тэгээд янз бүрийн нэртэл байд юм байна. Amateur group, reality, porn, parody, gay porn, lesbian, bisexual. Тэгээд fetish юу гэх юм бүр ингээд дотор нь бол бүр
зөндөө олон юм категориуд бас байдаг юм байна тий. Тий. Байт юм бэлээ. Үгүй яг үнэ би өөрөө судалж үзсэн. Гэхдээ яг би яг зөвхөн судалгаанд бол орсон гэж хэлж байгаа биш өөрийгөө хамгаалж байгаа юм. Би үнэхээр бас ордог байсан. Ер нь орсон тохиолдолд байгаа. Тэрийг бол нуухгүй. Тэгээд зарим яг порно одоо сайтуудаас ингээ харахад чиний саяны хэлснээс бүр их болцсон билээ. Жишээлбэл надад нэг юм судалгаа байгаа байхгүй юу? Тин гэд одоо юм өсвөр нас гэсэн утгатай үг байгаа шүү дээ. 2005-аас 2013 онуудад оны хооронд энэ өсвөр насныхны одоо юм тин гэдэг юм хайлт амиг орж ирсэн байна. Google дээр. Хүмүүс одоо тин порно сайт руу ороод тин гэж хайдаг. Тэгэнгүүт энэ төрөл нь ингээ нэмэгдээл хийдэг юм. Саяны чиний хэлдэг төрлөө ч юм бол зүгээр л анхан шатны одоо юу гэдэг нь те классик. Байдаг л одоо үндсэн одоо англи. Гэтэл энэ яг хүн яг юу хайж байгаас шалтгаалаад одоо шил тин гэдэг үг олноороо хайгдаад хэлэнгүүт өсвөр насныхны порно бичлэг ихсэж эхэлдэг. Тэгэнгүүт энийгээ дагаад юу яаж байгаа вэ гэхээр өсвөр насныхаа хүүхдүүдийг порно кинонд татан оруулах одоо юу гэмдээ юм талт ажиллагаа хийдэг гэсэн. Тэгэхээр энэ үүсэж бий болоод байгаа тэр шалтгаан зорилго алсын одоо тэрийг харах юм бол хүний хэрэгцээгээр дамжиж л бий болдог ч байгаа байхгүй. Яагаад ийм их одоо тийм том зах зээлтэй ийм их мөнгө хэрэглэж байна вэ гэхээр хоёулаа өнөөдөр энд тодорхой хэмжээний энд хоёулаа мөнгө одоо зарцуулсан ч юм уу те энд ингээ орсон байгаа байхгүй. Тэ. Би сүүлд хоёулаа нэг аниме ярьжсэн шүү дээ те. Миний сүүлд нөгөө ордог аниме сайт маань яг нэрийг хэлээд яг ордог аниме сайт маань одоо аниме тэр анги нь эхлэхээс өмнө порноны сурталчилгаа авчих واخгүй. Порно сайтын сурталчилгаа авчих واخгүй. Гэх мэтчлээ. Ерөөсөө ингээд хаа сайгүй л баг порног юугүй те залуучууд хөвгүүд өсвөр насныхан бүгднийг порноор ингэж уриалдаг болсон. Өрн дууддаг болсон. Тий. Хамгийн өндөр одоо нөгөө орж байгаа насны үзүүлэлтэр нь 13-аас биш 17-оос гэлөө. 17 тий 17-оос. Гэтэ би бүр 13-аас эхэлсэн санагдаад байгаа. Чи 13 арай бага уу? 17 юм байна. 17. Гэтэ 17 гэхэд би аль хэдийн бас порно үзсэн байсан да. Чи хэдэн наснда үзчихсэн бэ? Тийм, би бол бас нэлээд эрт орсон байдгийн. Үнээс нь баярлалаа. 14 мөр 5 юм болов. Харин тийм байхгүй. Тэгэхээр миний харсаар баг 13-аас 25 насны хооронд байт юм бэл. Хамгийн их ордог. Тийм. Тэгээд яг эднэр чинь яг нөгөө яага орж байгаа вэ гэхээр бэлгийн бойжилтны хөгжиж байгаа. Тийм. Дааврын хэмжээ ихсэж байгаа. Тэгэхээр нөгөө физиологийн хэрэгцээнээс нь цаанаас яг одоо дур хүсэл те яг бэлгийн тэр нөгөө бойжилтоос ахуулаад энийг яг таньж мэдэх хэрэгцээ гарч ирдэг. Тэгээ биетэйгээ танилцдаг те. Тэгэхээр яг энийг яг бэлгийн боловсролын хичээл өөрөө хоёлаа нэг өмнө ярьжсэн шүү дээ. Комеди дээр ярьжсэн те. Stand up сэдвээр ярьжсэн. Тэнтэй адилхан хайнгут байхгүй. Ер нь бол яг тийм тодорхой системчлэгдсэн мэдээлэл 10 жилд ордоггүй. Ээж аав нь бас тодорхой хэмжээнд заах боломж байдаггүй. Яаж заах бас мэддэггүй те. Дээрэс нь их сургууль одоо яг энэ мэдээлэл ер нь мэдээлэл байдгүй учраас шууд порногоор ер нь дамжиж ордог гэсэн тийм үзүүлэлт байт юм билээ. Тий. Ер нь бол тэгээд яг тэр мэдээлэл бэлгийн боловсролыг авах ганц сувг нь л байгаа нь л тэр л байгаад байна гэсэн үг л та тий. Тийм. Тэгээд нөгөө нэг хамгийн гол нь тэнд орж байгаа хүмүүсээс юм судалгаа хийгээд үзэхэд ингэж байгаа байхгүй эмэгтэйчүүд биш тий эмэгтэйчүүд бол эрчүүдээс бага ордог. Эрчүүд бол дийлэнх ордог. Тэгээд тодорхой эрчүүд яагаад ордог вэ гэдэг асуулт нь шүү дээ. Яг сексийн талаар мэдээлэлтэй болохыг хүсээд тэгээд порно сайт руу ордог. Тийм. Тийм байлээ. Зорилго нь ерөнхийдөө ер нь тэгж ордог. Энэ би ч яг өөрийнхөө одоо өсвөр наснаас ингээ хараад бодоод үзэхээр би яг ингээ секс гэж бичээд хайжсан. Тэг ер нь сексийн амьдрал юу юм те. Тийм. Яг бэлэгцэг ч юу юм гэдэг ч юм уу тэгж хайж яг үзчихсэн яг өмнө хэлээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн яг хамгийн анх ингээ харилцаанд ороход ямар нэгэн байдлаар мэдлэг боловсрол эвгүй байдалд орохгүй тулд хүн яг тэнцэнээс хамгийн ихний ээлжинд бол яг боловсрох талаасаа юм мэдэх талаасаа ямар байдгийг гэдгийг яг тэрийг өөрөө харах үднээс бол орж байгаа байхгүй тий. Танин мэдсэн үднээс тий. Өөрт нь яг тийм хэрэгцээ байгаа учраас тий. Хэрэгцээнд байгаа учраас тэгж орж байгаа. Тэгээд манай Монголд бол порно сайтууд бол хоригтой байдаг тий.
тий 20-т нэг хэсэг 20-т байсан байжгаад тэгээ энэ дээр нэг юм асуудал үүссэн шүү дээ. Монгол яг ингэж яригдсан байхгүй. Гэхдээ яг тэрийг би үнэн үгүйг бол яг баттаас хэлж мэдэхгүй байна. Ингэсэн гэж сонсогдсон нөгөө порно сайтууд ингээд 20-т биш байх үе байсан. Тэгтэл хандлт нь одоо юу гэдэг нь те олон улсын нөгөө нэг интернетийн юм холбооноос монголчуудад те ийм сануулга өгсөн одоо эдээс эдэн насны ийм өсвөр насны хүүхдүүд болон залуучууд ингээ порног одоо байх хэмжээнээс илүү их ингээ үзэж байна. Маш их хэмжээгээр ингээ үзэж байна. Тэ. Тэгээ интернет одоо оруулж ирсэн хүмүүстэй ч юм уу те тэр компанитай ингэж ярьсан байгаа. Тэгээд Монголын ярьж агаад одоо интернетийн одоо холбоо тэр ингээд хязгаарсан байгаа. Одоо нэг UB comedy тэр яриад идэв шүү дээ нэг тичнээ шиг порно сайт юу ингээд хаасан гэдэг ч юм уу те хүмүүсийн хамгийн их ордог порно сайтууд хангалттай хаасан. Гэтэл тэрнээс хойш гол хүчингийн хэрэг амар ихсэн гэж ярьдаг хоо. Порно хаацсан ч нөө. Чи тэрийг сонсч байсан харин тийм порно сайт хаасан чинь. Гүү. Сонсож байгаагүй. Гүү. Гэхдээ яг тийм байж болох юм шиг санагдаж байна. Аха. Хаачвал яг тэр хүслээ гарах гад ч юм уу те. Тийм. Гэхдээ яг бүгд бас нэг тийм нэг эрэгтэй хүн болгоно нөгөө нэг ингээл хачаадаад ирэнгүүтээ хүн хүчиндмэр санагддаг нь ч бас хайшин тий. Гэхдээ яг зүгээр хэрэг үнэхээр тийм дондолттой ирнэ тэрийг хангахын тулд порно үзээ тэгээ тэрийг хангаа яваад идэг байсан хүн байж болох талтай нэг талаараа. Гэхдээ хүн болгоныг эрэгтэй хүн болгоныг порно үзэхгүй удахаараа одоо тий хүчин хийх тийм ойлголт бол буруу шүү тий. Тэр бол надад бол бас их онцгой санагдсан. Тэгээ яг тийм үзүүлэлт гараад одоо сүлд буцаад нээгдсэн гэж би ойлгосон байгаа. Тэгээ одоо Америкт байгаа учраас бас Монголоос тийм хандлт яаж хийдэг мэдэхгүй байна. Одоо ингээд газрын зурган дээр ингээ харангуут те. За зүүн өмнөд Аз Монголыг оролцуулаад тэр чигээр ингээд яг 20 тагаа байхгүй те. Тэнгуут Африк бас ингээд хойд хэсгийн тэр чигээр ингээд 20-тэй. Арабын улс орн тэр чигээр хараад. Тий Арабын улсууд тэр чигээр 20-тэй. Тэнгуутлаа Орос, Австрали дээр болохоор ийм хаалт одоо 20-тэй тэгсэн мөртлөө тодорхой одоо хэмжээнд зөвшөөрөгдсөн. Тэнгууд баруун Европ, Канад ингээд Америк тэр чигээрээ шахах ингээд хүлээн зөвшөөр одоо хууль ёсны дагуу одоо гаргадаг байгаа тий. Тэнгууд л ер нь софткор порно бол ер нь бол ерөнхийдөө ихэнх улсуудад хүлээн зөвшөөрөгддөг юм байна. Арай жоохон тий одоо хөнгөн порно гэх юм. Хөнгөн порно л юм да тий. Яг хардкор буюу одоо яг бидний одоо яг нөгөө үздэг. Зөвлөж та. Яг үзчихсэн тий. Тэгээ ер нь бидний яг порно гэж яг төсөөлдөг яг классик төрлийн чи үрдэг классик. Тэр нь бол ерөнхийдөө ихэнх улс одоо яг сенитер хийсэн улсуудад бол 20-т байдаг тий. Хятадд гэхэд ерөөсөө ордгооч байх жишээний тий. Тэгээ тэр хардкор гэж яриад байгаа тэр зүйл нь болохоор ер нь тэрнийхэн яг үйл явдлынх нь 88 одоо баг 90 орчим хувь нь шүү дээ тий. Ер нь харгислал багтдаг гинэ. Тэгээд тэн дээр нь харгислалыг одоо тий эмэгтэй хүнд яаж хийж байгаа, сексээр дамжуулж яаж хийж байгааг харуулдаг гэж хардкор нь ялангуяа. Эротик дээр бол тэгдэггүй шүү дээ тий. Эротик ч юм болохоор илүү нэг хайрлдаг тийм тоочны байдаг шүү дээ тий. Үнсэлцсэн, тэгээ бие бинийгээ илсэн, таалсан тий. Хардкор нь болохоор үнэхээр л бас хард байдаг тий. Чи бүр яахаа санаа алдаад байгаа юм. Тэгэхээр хоёулаа бас сая бас нэлээд энэ судалгааны талаар ярьлаа тий. Тэгээд ер нь үр дагавар нөлөө болон ер нь порно эрэгтэй хүнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг хоёулаа бас нэг баг цаг судалсан мэдээлэлээс хүмүүс сонсогчдоос хүргэе тий. Тэгэхээр за чи ямар мэдээлэл олж мэдэв? Хүмүүсийн сэтгэл санаанд яаж нөлөөлдөг вэ? Тий ер нь порноны үр дагаврын эрэгтэй хүнд ер нь яаж нөлөөлж байна? Ер нь чи бас өөрийнх нь туршлагаас ярьж болно л доо. Тэгээ эхлээд яг онлынхаа олсон судалгаа. За онлайн яг олсон судалгаа би яг тэр хүмүүсийн сэтгүүнд яаж нөлөөлдөг талаар бол сая тэр чамаас тэр нөгөө нэг допамин тий бодис ялгардаг талаар сонссон. Гэхдээ яг миний урд нь сонсож байсан би яг тэр ямар гармо өдөр ялгардаг тэрийг нь бол сонсож байгаагүй. Гэхдээ яг тийм гармо ингээ ялгардаг тий. Тэнгуудлаа хүн ингээд нэг үзэнгүүд тэр нь ингээд
маш бага хэмжээгээр ялгарч байдаг те. Тэгвэл ингээд дахин үзэх тусам тэр нь бүр ингээд хүн дотор ингээд улам ингээд бий болоод улам томроод байдаг. Тэнгуудлаа тэр нь сүүл рүүгээ бүр юм донтолтын хэмжээнд очиод тэгээ бүр яг ингээд хүн нөгөө хар тамхи ч гэдэг ч юм уу те. Одоо яг нэг юм донтолтын хэлбэр байдаг шүү дээ. Тэгээ бүр яг addiction буюу бүр яг юм донтолт болоод тэг хүн бүр тэрийг үзэхгүй бол бүр ингээд сэтгэл санааны хувьд ч үт юм уу те. Бүр яг ингээд өөрийгөө бүр контролд чадхаа болох хэмжээнд хүртэл очдөг гэсэн нэг тийм уншижсэн байхгүй. Тэгээ яг наадахны чин талаар би бас яг нарийн судалж үзсэн. Тэгээ энэ юу гэдэг вэ гэхээр яг эрчүүдийн ер нь одоо нийт үзэж порно үзэж байгаа эрчүүдийн бүгд л үзэж байгаа шүү дээ. Үздэг тэг яг үздэггүй хүмүүс мэдээж байгаа л те. Гэр бүлтэй болоод үзэхэ болдог ч юм уу те. Тэмэг асуудал байгаа. Тэгээд залуучдын 10% нь яг онлайн порно донтолтой гэж судлаач гаргаж ирсэн байхгүй. 10% нь амар өндөр байгаа шүү дээ те. Тийм ээ. 10 хүндэд нэг нь порно донтолтой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр байнга тэрнээс таашаал авдаг. Тэрэнгүү бол одоо байж болохгүй одоо тамхин дондно, хар тамхин дондно гэдэг шиг. Тэгээ саяны чиний ярьдаг нөгөө дофамин гэдэг бодис хүний тархинд порно үзэхэр хүний допамин аха. Нэг юм шиг нэр тийм тий. Допамин. Тийм. Тэр бодис ялгархаар яадаг вэ? Хүний ингээд бие физиолог одоо эргэтэн тий. Сексийг үйл явцад ороогүй байгаа хэрнээ секс хийж байгаа юм шиг тийм мэдрэмжийг хүн ураг дахиараа мэдэрч авдаг. Одоо тий. Секс тэгэнгүүт тэр бодис нь ялгараад тэг хиймлэр ингэж тэрийг ялгаруулж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэр нь байн ингээд ялгараад ахаар тэр нэг юм бэхжилт үүсдэг гинэ. Тэр одоо бодисын бэхжилт хүний тархин дотор ингээд үүсээд бэхжчихдэг. Тэр нь ингээд яадаг вэ гэхээр одоо хүнийг порно үзхийг ингээд дахин нэгдэг. Хэрвээ порноноос ингээд хүн хэрвээ гарах юм бол яг донтолтын хэв шинж шиг хүмүүс тийм хэв шинж бий болдог гэж байгаа байхгүй. Жишээлбэл порно үзэхээ одоо 3 сарын хугацаанд жишээлбэл та бүхэн бас туршаад үзэж болно те 3 сарын хугацаанд огт битээ порно үз. Яг ингээ үзмээр санагдж байгаа тэр үедээ яг үзмээр яг ороо заа нэг порно үзэж тийм үү те гар хангалга хийж тийм үү гэдэг ч юм те. Тэ нэг одоо зарим хүмүүс тэгдэж шүү те гар хангалга хийж одоо үрийн шингэнэ гадагшлуулах гол нь ч одоо юу болоод байна мэн гэх те. Ян ч баг би өөх гэж байна ухааны те. Нүүрэн дээр юм гараад байна гэдэг ч юм уу те. Бараг хүнтэй унтчихаар баг гар хангалга хийцэн дээр тэгснэ тхийн бол заа порно үздэг ч юм уу. Гар тийм үү. Гар штэ нүүрэн дээр нөгөө гормон ихтдэг ч юм уу хүний нас нүүрний онцлог мас. Тэгэхээр юу гэдэг вэхээр би юу ярьчихсан бэ гэхээр порно үздэг. Тэгээд порно яг болиулах гэж байгаа бол одоо болмоор байгаа бол порно яг үзэж байгаа яг тэр үедээ өөрийнхөө одоо ухамсартайгаар болиод авах юм бол тэр одоо хүчрэх болцсон байгаа тэр бэхжилтэн допамин гэдэг бодис маань бага бахар сулраад байхгүй болж болдог гинэ. Тэгээд тэр донтолтоос л арилж бол гэтэл яг тэр донтолтойгоо учраас үзгээ болиод эхлэнгүүт тэр хүн юу байдаг ч юм ийм шинж тэмдэг гардаг ч ядардаг. Амархан суйлддаг. Тэснэ ийм л жоохон ядраад. Тэснэ нэг ийм юу болдог нөгөө юу хийжснэ гинт ингээ мартаад ч юм уу ингээ нэг ийм мартамхаа болдог. Яг өмөр болдог. Чиг шиг порно үзэх болцоо гэх тийм. Бити үзээрэй. Ер нь энтэй тэмцэх хэрэгтэй. Допамин бодсоо одоо сулруулах хэрэгтэй. Бүр чулуучсан допамин гэж байна. Тархиных нь хажууд нэг юм том допамин гэдэг үгтэй. Тодорхой гардаг шүү. Муухай ямар. Инээж. Эмэгтэйчүүд үзэж байгаа бол үнэхээр бас сайн төлөв мэдэхгүй шүү дээ эмэгтэйчүүд те. Манай эрчүүд бол бас тийм шүү дээ. Тэгэхгүй те. Юу яриад байгаа баг өөдөөс баг буруу яриад. Засчээдэг те зүгээ. Доор нь комментэр "Шин допамин сулбар залхуу болгодог гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь порно үзэхэр шүү дээ эргэтний хөвчрлийг бууруулдаг гэж байна шүү. Наад чинь бол бас магадгүй шүү те. Тэгээд хамгийн гол нь бэлгийн яадаг хосуудын амьдралын бэлгийн амьдралын гол асуудал болдог чинь. Эрэгтэй хүн яг порно ингээд амар хүзээд тэнгууд яг секс хийнгүүд порно яг тэр үзэж байгаа одоо гар хангалга хийж байгаа тэр дур таашаал нь яг жинхэнэ секс хийж байгаа дур таашаалтай өөр үүдэг нэ. Тархинд болж байгаа процесс нь тэр бодит байдлаас илүүгээр ингэж давж сэтгээд байдаг. Тэгээ яг их нэртэйгээ ч юм найз охинтойгоо эмэгтэй хүнтэй секс хийхдээ тэр дур таашаал нь төрөхгүй учраас эрэгтэй хүн дотроо порног төсөөлдөг бүр төсөөлж дур тавьдаг. Тийм болдог чинь. Тэгэхээр энэ бэлгийн сулрал ч юм уу ямар нэг асуудал ингэж үүсэхдээ харилцааны юм асуудал болгодог жоо. Порноны ингээд давуу талыг
зарим хүмүүс тэгж тайлбарладаг байхгүй юу? Порно ингээд хосуудаараа ингээд порно үзэнгүү тэр нөгөө одоо sexy foreplay гэдэг чинь одоо нөгөө өмнөх одоо нэг өдөөд гэж юу гэх үү? За одоо оршил хэсэг явдаг шүү дээ. Одоо тэгэл нэг хэрэлдэг те. Порно тэр одоо foreplay нэг хэсэг байх одоо бас нэг зориулт нь тэр гэж хүмүүс их зөвтгдөг гэж байгаа байхгүй юу? Одоо хосуудаараа тэрийг үзэж тэнцэнээс одоо бас ингэж одоо дур таашаал хөдлөх ч юм уу те. Тэнгууд энэтэй наадах ч юм бол зөрчилдөж шүү дээ те. Тэгэхээр ер нь бол тэр бас яг зөв одоо яг өөрснөөгөө өдөөх арга бас тэр бас яг оновчтой зөв арга нь бол мөн үү биш үү гэж юу? Мөн үү биш үү гэдэг. I think миний бодлоор биш байх гэж би бодож байна. Яагаад вэ гэхээр шүү дээ те. Тэр хүн эхнэрээ хараад одоо найз охиноо хараад бол боон босдог юм шүү дээ. Гэтэл нөхрөө хараад те. Гэтэл тэр хоёр одоо дур таашаалаад төрүүлэхийн тулд шал өөр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хурцлыг харснаа. Тэгснээ одоо баг тэрнгээр төсөөлүүлж одоо яг төсөөлдгүүч гэж болно л доо тий. Боо босгонгуудаа муухайч биш үнэн л хэмж одоо тий. Манай подкаст сонсож байгаа хүмүүс одоо ойлгоорой. Тэгээд дураа хөдөлгөөд одоо секси амьдрал хийднэ гэдэг бол бас яг тийм зөв зүйлтэй биш байх гэж би бодож байна дотроо. Тэгээд дээрээс нь за яг ингэж болно. Хэрвээ үнэхээр дур таашаал ч юм уу тэрнээс жоохон тодорхой хэмжээний секси одоо байрал харж байгаа бол арай өөр төрлийн бас нэг юм контент гэж болно шүү дээ тий. Яг нэг царай зүс харагддаг нэг юм арай өөр зүсний зурган байдаг ч юм уу тий. Тэнгүүд ийм байрлалаар тэр нь яг тэр үнд үнэхээр бас таашаал өгдөөл бас өгдгүүл байх л та. Энийг бас төдийлөн бас ингээд 20 цагтаад яг их олон жил болцсон хүмүүс бол бас магадгүй л юм те. Бас нөгөө янз бүрийн туршиж үзээд тэр нь одоо дуусна. Тийм бас байж болох талтай л юм те. Тийм. Тэгээд надад бас нэг юм мэдээлэл байгаа. Би нөгөө өөрөө энэ сэдвийг сонгосон учраас одоо амар ярьж байна. Тэгээ нөгөө порно үзээд байхаар залуучууд биш те өөрийн эргэтнээ асуудалтай гэж бодоход хүргэдэг ч байгаа. Яагаад гэвэл нөгөө том гэж бодож ин дэр. Том эргэтэнтэй хүмүүс л ер нь тоолдог шүү дээ ер нь. Тийм тий. Дандаа л нэг том эргэтэнтэй залуу. Тэгэхээр ер нь бол яг өсвөр наснаас үзэж байгаа хүүхдүүд хараад тэр чинь дөнгөж бэлгийн божилт нь явагдаж байгаа тий. Эргэтэн бол жижигхэн байгаа шүү дээ тий. Тэнгүүд шууд өөрийгөө би ер нь том дандаа боовтой байгаа тэр эргэтэнтэй боов гэж ярихаар бас мухай тэр эргэтэнтэй ярьч тий. Бэлэг эргэтэнтэй байгаад ирэхээр одоо том бэлэг эргэтэнтэй л эмэгтэй хүнд гоё аз жаргал таашаал өгд юм бэ. Минийх юм жижиг юм чи ингээд асуудалтай. Одоо тэнгуүтэл нөгөө нэг бизнес чи яаж орж ирэхлээр та боовоо томруулмаар юм. Тэ ийм юм бодис эсвэл нөгөө юу шах гэдэг төлөө бас нэг байцлаа. Манай залуучууд бас нэг зарим залуучууд бизнесийн шахуулсан залууч байгаад байдаг тий. Тийм гэсэн. Тэгээ би бол үнэхээр шахуулж үзв. Би амар баяртай байдаг тий. Шахуулаач гэж бодож байгаагүй л дээ. Асуудал. Юу яриад өөрийгөө за sorry энийг хаснаа. Яг хаа зүгээр асахгүй. Йоо юу хийчээ? Шүтэн цаад нэг. За. Тэ энэ бас айгу муухай байгаа зү тэ. Хүн өөрийнхөө байгаа одоо тэр зүйлд сэтгэл хангалуун бус мэдрэмжийг өгнө гэдэг чинь бас муухай зүйл байгаа байхгүй тэ. Энэ бол буруу ойлголт шүү. Тий, ер нь сексологчд бол ер нь бол энийг баталсан шүү дээ тий. Эргэтний хэмжээнд бол хамаа байдгүй. Гол нь яг тэр 9 см-аас дээш байх юм бол асуудалгүй гэж байна шүү дээ. 9 см-аас доош бол уучлаарай өгшөө. Одоо ингээл базлын шахуулахаас нарах гэдэг өргөл болно. Бүдөнөө. Батагийн ярддаг нэг юм зүсцэн хяа бүдөн хяа. За өөрөөсөө асуу. Ойлоо. За юм дорё. Порнон дорё. Порн дорё. Порн дорё. Тэг. Тэгээ ер нь бол тархинд бол хортой гэж ингэж үздэг юм байлээ. Тархинд бол хортой. Тэгэхээр за чи яг юу ярих гээд тийм би нэг өмнө Netflix дээрээс нэг баримтат кино үзчихсэн байхгүй юу? Тэс нэр нь юу лээ? After porn, end of the porn. After porn ends лөө. Одоо porn дууссаны дараах гэдэг нэртэй. За. Тэнгүү тэрэн дээр кино. Тийм баримтат кино. За. Тэгээ тэрэн дээр ер нь юу гардаг вэ гэхээр подкаст гэнэ.
За за. Порно жүжигчний одоо тэр хөшигний цаадах амьдрал байгаа байхгүй юу? Оо вау. Тэгээ ер нь порно кинонд ингээд тоглож байгаа хүмүүсийг бол хүмүүс нөгөө хөвчлэн ингээл амар амархан те зүгээр гарч ирээл нэг хэдэн цаг ингээл нэг хүнтэй ингээл бэлгийн харилцаанд орчоод тэгэл сая доллар ингээл камалал ингээл явж идэг амар жаргалтай хүмүүс гэж боддог. Яг үнэндээ порно одоо тэр жүжигчнэр амьдралтаа бол яг үнэндээ бол амар сэтгэл зүйн дарамтанд орцсон янз бүрийн тийм сүрдүүлгүүд өдр айгүйх ирдэлж байгаа байхгүй. Тийм харт амхинд орцсон ч гэдэм юм уу. Тэгээд ихэнхдээ гэр бүл нь ингээд одоо чи ингээд миний охин биш гэдэг ч юм уу те. Чи манай дүү биш гэдэг ч юм уу ингээд хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээ ер нь гэр бүлээс юм тусгаарлагдсан байдалтай те. Тэгээд нэг хүн амьтантай суунгууд одоо янз бүрийн хүчирхийллийн одоо хохирогч болдог ч юм уу те. Ер нь дандаа тийм амьдрал дээр асар их асуудалтай хүмүүс байт юм билэ. Тийм тэгээд тэд нар бас анх яаж тэр салбар руу одоо бас орж ирсэн байгаа тэр кинон дээр ярьдаг байхгүй юу? Оо бүр порно жүжигчд өөрсдөө. Тийм бүр яг жүжигчд ингээ өөрөө ярьж байгаа байхгүй одоо чи битэж ингээд би бол анх тэгж порнонд орж ирсэн гэх. Аха. Тэг ярьж байгаа байхгүй юу? За яаж ордог гэж юм тэгээд. Ер нь ихэнхдээ бол аажмаар ингээд тасгаж оруулдаг нь бол угаасаа тэр арга тактик нь л угаасаа тийм. Тэгээд тэд нар одоо хизээч хурж ирээд шууд за би чам тэдэнд хөрөөгий чи шууд порно тоглочих гэж бол хизээч хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгвэл тэд нар хурж ирээ те эхэндээ ер нь ихэнхдээ нөгөө стриптиз үзүүлдэг хүмүүс ч юм уу те. Эсвэл бол баарнд бүжиглдэг те. Тийм баарнд бүжиглдэг ч юм уу. Эсвэл бол нөгөө ийм модельүүд эдэр дээр хурж аяг их тэгдэг ч байгаа байхгүй. За чи ингээд модель чи угаасаа ингээл зураг авахулдаг юм чинь те. Биеийнхаа нэг энэ хэсгийг гаргаад авахулчвал чамд өгдгөөс чинь 3 дахин их мөнгө өгдөг ч юм уу те. Тэнгуут л нөгөөд нь бас ингээл стил жоохон амьдралд санхүүгийн асуудалтай хүмүүс мөнгө хэрэгтэй л ба шүү те. Тэгээд тэднэрт бол ингээд хөхнийхөө нэг энэ дээдлэгийн хэсгийг гаргаад ч юм уу ингээд өгцгнийхөө дээдлийн хэсгийг гаргуулад зураг авахулахад бол нэг амар том асуудал тухайн үедээ биш. Тэгээд авахулж эхэлдэг хүмүүс. Тийм жоохон ингээд нэмэлт мөнгө аваа тий. Тэнгуутлаа жоохон багаар ингэж ахидаг байгаа байхгүй. Гар ороод буугаар нэгдэг шиг тий. Тэнгуут барай цаашаа үйл явцсан барьдаг. Тэгдэг байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс бол яалч тэгээ орцсон байдаг. Тэгээд тэгээ багаагаар орсоор гоод порнонд тоглуулчихдаг. Тийм тэгсээр явсаар байгаа. Тэгж ярьж байгаа өөрсдөө. Дасцсан байгаа байхгүй тийм дасгаад нөгөө тэр хүмүүс яг нэг point дээр очингуутлаа за одоо нэг ингээд нэг кинонд нэг хайлт ингээд секс хийж байгаа хэсэг чинь гэдэг ч юм те. Soft core руу ордог ч юм уу те. Тэгвэл дараа нь ингээд ангууд за нэгэнтээ тэр хийсэн юм чинь яад ингээд ингэсээр гад чатаар ясараад нэг мэдхэд ингээд порно жүжигчд болцсон байдаг. Гэж тэр кинон дээр ярьжсэн байхгүй. Тийм. Тэгээ порно жүжигчдийн ер нь амьдрал бас тийм ирэнтэй бараантай байдаг. Тэгээд миний мэдж ооц цоцолт мөнгө аваад идэв юм. Ер нь яг хангалттай их мөнгө бол авдаг. Гэхдээ яг нөгөө нэг олж байгаа мөнгөтэй харьцуулах юм бол тэд нэр хизээч яг одоо яг хангалттай мөнгөө одоо олж байгаа мөнгөтэйг харьцуулах юм бол тэд нэр хизээч яг тэгж хангалттай хийж чаддгүй юм байлээ. Тэгээ одоо би миний бас нэг уншсан нэг нийтлэл дээр манай сонсогчд бас мэдчих байгаа. Яна гинэ. За тийм Мия Калифа гэдэг юм жүжигчин байгаа байхгүй. Жүжигчин ч гэх юм одоо порно жүжигчин. Би сонсоогүй. Тэгэл энэ нэмэгтэй болохоор Арабын Лив гэдэг улс байдаг. Ливия гэж хэлдэг англиар. Тэр улс төрсөн. Тэгээд 12 таад илүү 3 таа Америкт одоо ингээд цагаачлаад ирсэн. Аав ээжтэйгээ. Тэгээд яг хөтэ ингээд бас амьдрал нь тийм амар боломжтой бол байгаагүй. Иммигрантууд те. Тэгээд бас ингээд багаар ингээд цагийн ажил эднэр хийгээд амьдралын хувьд те тэр хүн чинь бас ингээд мөнгө олохоо ингээд явж байгаад тэгж жагаад бас яг хамгийн анх тийм зураг авахулах тийм одоо хагас нүцгэн тийм зураг авахулах санал орж ирээ те. Яг л нөгөө нэг тасгадаг тактикийн дагуу. Тэгсээр байгаад ингээд порнон тоглоод тэгээд миний ойлгосноор бол ерөөсөө нэг хэдхэн сарын дотор бүр 100-аад кино хийсэн гэж байгаа байхгүй юу? Хүү ямар юм бэ? Тэгээд тэр эмэгтэйд зөвхөн $12,000 төлсөн гэж байгаа байхгүй юу? Одоо тэр тийм олон кинонд хийсэн хөдлөө. Тэр хэдэн сар дотор л ерөөсөө $12,000 төлсөн. Тэгээд тэгсэн чинь
гол нь тэр эмэгтэйгийн тэр тоглосон тэр одоо порно кинонууд нь хамгийн их үзэлттэй байдаг Pornhub YouPorn энэ гэсэн тэр сайтууд дээр бүр ерөөсө хамгийн их хүмүүсийн одоо хайдаг, ханддаг одоо тийм эрэлттэй жүжигчин болсон байгаа юм л та. За порно стар болсон байж порно стар болсон тийм. Тэгээ ерөөсө хүмүүс одоо тэр хүний нэрийг бичиж хайдаг. Ерөөсө тийм болцсон. Тэгээд хамгийн их хандлт авсан кино гэх юм одоо тий. Одоо тэр видео нь 784 сая хүн үзсэн гэж удаа үзсэн ч. Тэгэхээр зүгээр нэг видеог тэгж үзэж байхад тэр олон кинонуудаас цаад тэр кино хийсэн хүмүүс нь ямар ашиг олж байгаа вэ те? $12,000 өгчөөд өөрөөсөө баг тэр бумаараа хийсэн байгаа байхгүй те? Тийм энэ эмэгтэйг бол үнэхээр зүгээр бэлгийн мүлжлэг байгаа байхгүй юу? Тэ оруулсан байна шүү дээ. Тийм. Тэг яг сонирхолтой. Тийм үнэхээр харамсалтай. Сонирхолтой. Гого би яг сонирхолтой нэг юм яриул гэхчихсэн байхгүй. Саяны ярьсан бол сонирхолтой биш тийм харамсалтай одоо. Тийм тэгээд зөвхөн порно ийм эротик кинон тоглодог жүжигчдийн дунд бас AVN Award гэж бас Oscar of Porn гэж те. Одоо порн киноны Oscar шагнал гардуулах ёслол бас юм болдгийм байна. Тэгээд 100 гаруй ийм категори буюу одоо ийм нэр төрлөөр шагнал олгодог. Тэгээд энэ Лас Вегас, Америкийн Лас Вегас зохион байгуулагдсан юм байна. Тэгээд бас яг адилхан юм эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээд тэрвэрлэгдсэн юм цом бас өгдөг юм байна. 1984 оноос хойш одоо хүртэл ингэж сонин тий. Тэгээд гарч байгаа хүмүүс нь яадаг. Орно тоглоод энэ спич хийдэж штэ. Одоо би одоо энэ хүмүүс ингээд баярлаа гэ тий. Та нар минь байхгүйсэн бол би яг Оскар дээр нэг хүмүүс гарч ирдэг дээ шүү дээ. Спич хийж юм уу? Гэхдээ Оскар дээр хүмүүс тэгдэж шүү дээ. Энэ дээр ч гэсэн тэгдэг л бах тий. Мэдгүй. Яг шоолморгүй гэхдээ бас тэр нь бас сонирхолтой. Шоолморгүй шоолдаг. Уучлаарай гэхдээ яг битээр яг энэ талаас нь бас ярмааргүй гэхдээ. Гэхдээ яг сонирхолтой энэ бас. Тийм амар сонирхолтой. Тэгээ бүр хүчтэн байгааг нь л илэрхийлж байгаа нэг юм байна. Тэгээ бүр порноноос Холливуд руу орсон бас жүжигчд бас байдаг юм байна. За. Тийм л хат одоо байдаг. Тэгээ угаасаа нөгөө Холливуудад чинь дөнгөж очиод яг ингээл кино олохгүй тий. Бар ингээл ямар л кино олдно, ямар л намайг өөрийгөө харуулах боломж байна. Тэр болгонд л үзэж идэв шүү дээ ер нь. Холливуудын чинь хэцүү. Манайд чинь. За ямар нөхдөд вэ? Чинийг зарим нь дурдаач шүү. Одоо зүгээр сонирхуулаад зах цухаас нь ингээд хэлэхэд одоо Сильвестр Сталлоне гэж жүжигч мэддэг тий. Бидний мэддэг Rocky. Нөгөө нэг Rocky юу? Тэр жүжигчин гэхэд л бас залуу байхдаа порно тоглож гэж байгаа. Гэхдээ soft одоо бидний нөгөө мэддэг soft core тий. Soft core. Өөр. За Sylvester Stallone байгаа Jackie Chan усаа. What? Яг үнэ. Jackie Chan? Чи зөв сонслоо залуу мэд. Юу хийж яваа бэ гэхгүй дээ. Залуу байхдаа бас. Тийм залуу байхдаа 70-аад оны үед ийм All in the Family гэсэн тийм softcore бас. Тийм softcore тийм Хонконгийн тийм porn comedy гэсэн байгаа байхгүй юу? Comedy? Тийм. Тийм кинонд бас тоглож ирсэн. Comedy-га оролцож байгаа. Тийм. Бас тий. Тэрийг алдахгүй байгаа. Яг гол нэг шугамаа алдахгүй юу? Тийм. Cameron Diaz гээд бас жүжигч юм байдаг те бидний сайн мэддэг. Cameron Diaz. Charlie-ийн Secret-ийн гэдэг тоглолтой. Тий. Гэх мэтчлэнгээр ингээд бас бидний мэддэг Холливуудын жүжигчд хүртэл ингээд порноноос байдаг гараагаа ихсэн байдаг. Тэгээд үүнтэй бас давхцуулаад бид бүхний мэддэг бас сүүлийн үед Монголд бас их дэлгэрж байгаа феминист үзэл гэж бас байдаг тийм. Феминист үзлийн талаар бол эмэгтэйчүүд өөрийнхөө одоо гендрийн ялангуяа их сургууль багшилж хахад гэр бүлийн боловсрол хичээл орж хахад манай ирчүүд маань ялангуяа нэг 19-тэй 20-тэй залуучууд маань гендрийн талаарх ойлголт маш буруу байдаг юм. Тий. Нарийнхан хоолойтой бол эмэгтэй хүн гэдэг ч юм уу тий. Одоо юу гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний гендрийн ялгааг уламжлалт хандлагатайгаа ингэж амар андуурдаг. Эмэгтэй хүн бол одоо юу гэдэг хоол хийх хэрэгтэй, гоё хоол хийдэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн тэгэхээр феминист үзэл бол харин эмэгтэйчүүд төлөхөө юу гэж бодож байгаа гэхээр яг энэ хандлага нь өөрөө яг амьдрал дээр гараад эмэгтэй хүн одоо өндөр албан тушаал ахидаггүй одоо үр хөвгтэй гаргаад ингээ гэртэл байж идэг гэдэг ч юм уу те энэ хандлагаар
илүү төлхөө гарч ирдэ штэ. Тэгэд феминист үзэлтэй бүсгүүчүүд маань бас юу гэж үздэг зөвхөн бүсгүүчүүд бас ирчүүлж байгаа л да. Хөвчлэн гэхдээ эмэгтэйчүүд байдаг л да. Порногийн эсрэг бас дуу хоолойгоо нэгтгэсэн байгаа. Тэгээ энийг бол маш одоо юу яадаг шүүмжилдэг. Тэгээ энийг юу гэж болохоор эмэгтэйчүүдийг одоо садар саманд уруу татж байгаа тий. Агуулшиг ирчүүдийг садар саманд уруу татаад эмэгтэйчүүдийг гутаанд оромжилж байгаа. Тэ тэгээ дээрэс нь ирчүүдэд одоо аль багаас нь өсвөр наснаас нь ахуулаад эмэгтэй хүнтэй одоо тийм харгас хэрцгий те доромжилсан ийм байдалтай одоо харьцах ёстой гэдэг ингэ зааж өгч байгаа. Энэ бол яалтчгүй одоо те байхсгүй зүйлээ те гэж ингэж шүүмжилдэг. Тэгээ би энэ шүүмжлэлийг бас ингэж уншаад яг бас үнэн юм байна. Тийм шүү те. Энийг бас яг нэг талаараа бас дэмжих хэрэгтэй мэн гэж бодсон. Гэтэ яг дэмжихтэй жишээлбэл би одоо феминист үзэлтэй болоод ингээл одоо туг мөг барай явахаас илүүтэйгээр би одоо өөрөө жишээл би одоо хамгийн сүүлд хизээ орлоо тий. Залуучууд одоо ер нь ойр тойрны хүмүүстэй энийг инээд нарига болгоод дуусгахаас илүүтэйгээр энэ орохгүй бай. Энийг ер нь төшлөн зогсооё. Бидний зүгээр ганц хандлт орж байгаа нь тэр хүмүүсийн бизнесийг өргөжүүлээ. Дээрээс нь одоо тий өсвөр насны охтуудыг бэлгийн мөншлөгт оруулдаг, биеийн үнэлэлт тий маш олон зүйл рүү одоо энэ санхүүжилтийг хийж байгаа байхгүй. Би нэг ийм мэдээлэл уншсан. Энэ гэхдээ маш муухай мэдээлэл. Зарим одоо үнэхээр насанд хүрээгүй хүн сонсож байгаа бол одоо бити хөршлөөс сонсороо эмэгтэйчүүд байл бас жоохон сонсохгүй жоохон гүйлгчж бас болно. Тэгээд 9 настай охин порно тоглосон байхгүй 9 настай. Насанд хүрээгүй. Тэгээд жоохон амтэн гэсэн үг шүү дээ. Гайхдаггүй 9 настай шүү дээ. Тэгээд биш ч тий. 19 өдөрт 9 настай. Өдөрт нэг өдөрт 650 эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон. Йоо, би бүр энийг уншаад бүр амар стрессцэн ахаа. Би тэгэд хамгийн гол нь энэ охинтой яг 9 настай охинтой хийж байгаа хүнийг 650 насанд хүрсэн эрэгтэй хүн бэлгийн харилцаанд орсонд нь би гайхсан. 650 хүн энэ насанд хүрээгүй эмэгтэй охинтой энэ жоохон охинтой бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрөөд бүр тэр охины талаар баг хүчинцэн байгаа байхгүй. Одоо тэгэхээр тэр охин зөвшөөрж ирсэн ч гэсэн тэр чинь насанд хүрээгүй шүү дээ. 650 хүн бодтоо. Йоо би бүр амар сэтгэлээр унсан энийг сонсоод. Тэгээд энэнгээс ахуулаад те маш олон бидний одоо зүгээр л дур таашаалаа те нүгээр гар хангалга хийгээл хэдэн минутын дотор гар хангалга хийгээд үрийн шингэнийг гадагшуулж байгаа нэг зүйл боловч энэний ард те бидний энэ хүсэлт одоо сонирхлын үндсэн дээрээс ийм олон муу мухай зүйл хийж байгааг хараад би үнэхээр гутарсан. Яг би өмнө мэддэг байсан гэхдээ бас яг ингээд нарийн судлаад үзсэн чинь бүр амар үзэн ядсан. Энэ бүх зүйл юуны төлөө хийж байгаа гэхээр хүний дур сонирхлыг одоо хүргээд эндээс мөнгө олох, ашиг олохын төлөө л ерөөсөн хийгдэж байгаа тий. 640 гэдэг чинь одоо хоногийн 650 гэдэг чинь хоногийн 24 цаг тасралтгүй яалаа ихт ч одоо нэг цагт ч одоо яг тэгж 30 хүн цагт 65 байсан болов. Гэтэ 650 гэж уншсан. Бүр яг тэгж уншсан. Тэр хүн баг ямд гарахгүй юм шүү. Харин тий болно. Харин нөө. Гэтэ 9 настай охин тэгээд ер нь 9 настай хүнтэй зүгээр ингэж бэлгийн харьцаанд орж байгаа тэр насанд хүрсэн эрэгтэй хүн онцсон хүмүүс аахгүй тий. Аимшигтай байхгүй тий. Тэгэхээр энэ бид нар юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр Underdogs podcast-ыг сонсогчд маань мэдээж та бүхэн яг порно үздэг үгүйг бид нар мэдэхгүй. Гэхдээ ер нь бол эрэгтэй хүн болгон ер нь порно үзсэн байдаг. Тэгээ энд аль болох донтолтоос тэ ер нь өөрсдөө сэргийлье те. Хүн дээрс нь өсвөр насныхаа охид залуучууд хөвгүүдээ эндээс бас зөв мэдээллийг бие биендээ түгээж те. Энэ одоо те буруу зүйл шүү гэдэг буруу зүйл рүү уруу татдаг шүү гэдгийг бас бие биендээ анхааруулъя. Бэлгийн боловсрлоо бас дээшүүлцгээе те. Тийм яг эцэг эхчүүд нь бас хүүхдүүдтэйгээ нээлттэй ярьдаг байх хэрэгтэй. Ерөнхийдөө яг ингээд хүүхдээ суулгаж агаад яг энийг эхнээс нь ахуулаад маш зөв байдлаар хүүхдүүдтэй ойлгуулдаг, хүүхдтэй яг оновчтой мэдээллийг өгдөг, сайн зааж өгдөг те. Тэгэхгүй ингээд нэг эцэг их хүүхдийн хооронд юм хан үсчдэг манай Монголд ялангуяа. Манай Монголд ч гэлтгүй ер нь Азийн соёл тийм байдаг тийм эцэгтэйгээ бас том хүний юм ярьлаа гэж загнуулна. Одоо бидний үеийн залуучууд бас арай өөр болж байгаа. Тэгэхээр залуу эцэг бол илүү нээлттэй болж байгаа гэж би бол бодож байгаа. Тэр хүүхдүүдтэйгээ гоё ярьдаг бай те. Тийм яг энэ хүүхдүүдэд зааж өгдөг бай те. Бэлгийн харилцааны талаар. Тийм яг
материал янз бүрийн юм худалдаж авч өгдөг бай те. Насанд хүрэхдээ байдаг уу бас мэдэхгүй байна те. Материал байдаг бол те. Тийм байдаг бол те гадаад хэл дээр одоо ингээд мэдээлэл бүх юм ингээд нээлттэй болсон. Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэй гадаад хэл дээр юм олж аваад хүүхдүүдтэй ойлгуулж өгдөг ч юм уу те. Одоо л энэ мэдээлэл 90% хөгжсөн багт мэдээллийг бол яаж л ямар суугаар авах боломж нь нэгдсэн. Тэгэхээр хүүхдүүдтэй тийм гоё нээлттэй бэлгийн боловсрлоо дээшлүүлцгээе те. Тэгэхгүй одоо яг насанд хүрж байгаа энэ тинейжер насны хүүхдүүд чинь яг тэр өөрсөнд байхгүй мэдлэг өөрсөндөө зэрс заагаагүй аваагүй юм а тэр хүүхдүүдээ хайж байгаа бол тэдний буруу бол биш. Тийм буруу бол нэг талаар биш тийм. Тэгэхээр тэрнээс болоод тэрийг хайгаад тэгээд тэрийг багаар үзээд тэгээ нөгөө домофон үлээ үүдэж чилээ. Допамин. Домофон гэдэг нөгөө Монгол нөгөө орон сууцнууд дүүдэнд онгойлгодог тэр чинь домофон гэдэг. Тийм допамин тэгээ багаар сонирхоод тэр тархинд нь допамин ялгарснаа ирчүүд нь бэлгийн мөчлөгт байдаг юм баймаар байна. Тэгэхээр тэр нь тэгээд өөрснөө мэдхгүйгээр энд ингээд донтож байгаа юм асуудлууд гарч байгаа. Тэгэхээр боловсрцгоё. Тэгэхдээ одоо подкаст гэх гээд байгаа. Порног ээж л ямар мах адилхан по гэж хэлт юм бэ тийм. Тэгэхээр одоо порног үзэхэ болно гэж бол байхгүй л бах тийм. 100%. Яг болиулах гэж хичээх нь бас нэг талаар хорхон буруу. Үзэхгүй болгож байж болно нөгөө тэрнийхээ эсрэг донтолтын одоо хүн хар тамхинаас гарч болдог хэцүү амар хэцүү. Гэхдээ хүнд бяцлагийн хэрэгцээ байдаг гэхдээ болдог. Тэгэхээр бас болохгүй зүйл бас биш нэг талаар биш. Гэхдээ тэрнээс урьдчилан хамгаалж сэргийлэхтэй энийг бас тодорхой хэмжээнд уян хатааргаар айгүй ухаалгаар энийг бас зөв юу гэх одоо соён гэгэрүүлнэ гэх нь бас хайшаа тий айгүй зөв ажиллах хэрэгтэй энэ дэр. Тэрнээс шууд гинт хорж цагдаал те порно үзье үз те порно үзэж байгаа олж ивэл одоо гинт хэрэг хийсэнтэй ялгаагүй. Жишээл хойд солонгост порно үзэх хүнийг цаацалдаг чинь. Шууд уу? Тий шууд шууд цаацалдаг. Тийм юу би судалгаа хийсэн. Мөгөө ер нь бүгдээрээ цаазлуулахаар залгах тачих юм байна. Тий. Гэхдээ чиний үзэл бодол бол ер нь ингээд бүр хор ингээд үзэхэ болох ёстой гэсэн. Энэ ийм нөгөө нэг хар цагаан одоо өнгө бол хар цагаан л байдаг. Энэ бол сайн муу гэдэг ойлголт бол нэг хоёр туйлд ойлголт байхгүй. Энэ бол маш буруу ойлголт. Энэ бол хүүхдийн л хүүхэд дурт гоё байна, муухай байна гэж хэлдэг шүү дээ. Гэтэл тэр дунд асар олон ойлголт байхгүй. Энийг үзэхэ болох ёстой гэж хэлхээсээ илүүтэйгээр ийм асуудал байгаа юм байна. Энэ асуудлыг бид бүхэн муу аргын тэ яаж сайжруулах вэ? Муу үр дүн байгуул тэрийг яаж сайжруулах вэ? Үнэхээр сайн үр дүн байгуул тэрийг үнэхээр одоо тэр донтолттой одоо юу гэдэг нэг тийм гаж хүсэлтэй хүнийг үнэхээр нэг 20 цагж байгаа бол нэг талаараа тэр талаараа зөв юм шиг. Гэтэл өөр арга ч гэсэн байж болно шүү дээ. Бид нэр муу үр дагавар жишээлбэл одоо насанд хүрээгүй хүнийг бэлгийн одоо мүжлэгт ордог те допамингээ бодис ордог энэ өөрийгөө хүмүүсийг залхуу болгож одоо бэлгийн дур таашаалг болгодог. Гэх мэтчлэн энд хэрвээ ийм асуудал байгаа бол энийг тодорхой хэмжээнд энийг бид нар яах хэрэгтэй вэ гэхээр эрүүжүүлэх арга хэрэгслийг олох хэрэгтэй гэж би бол бодож байна. Тэрнээс биш одоо чи ордос болохгүй гэд хорих тусам энэ улам ингээд даамжирдаг байхгүй гаарад улам ингээд нууц олдог. Аль болох тийхгүйгээр энийг одоо оюунлагаар ингэж хоорондоо хилцээд хүн ухамсартайгаар порноны сайтууд энд байдаг. Порно одоо биеийн үнэлэлтүүд байдаг. Гэхдээ хүн өөрөө ухамсартайгаар энийг олж мэдээд яг мэдлэгтэй болонгуудаа тэгээд автоматар хажууд нь байсан ч энийг үздэггүй болдог. Яг ийм л болох хэрэгтэй хүмүүс. Бэлгийн боловсралтай боловсралтай. Тий. Тэрнээс 20 цагтлаа гэд нэмэргүй. Тий. Яг үнэ. Бүгдээрээ яг тийм болёо гэж андердог яг энэ бэлгийн боловсрал дээр порноны тал дээр те яг энэ мэдлэг дээр хэдэл бас андердог байя гэж бас уриалмаар байна. Яг үнэ. Nice. За ингээд манай подкаст 58 минут болсон байна. За тэгээд бид хоёр өнөөдөр маш сонирхолтой сэдвээр бас тодорхой хэмжээнд багахан ч гэсэн мэдлэг өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд бид хоёрын бас уриалъя гэсэн уриалгагч гэсэн бас бид хоёр өгч чадлаа гэж бодож байна тийм. Тэгээд ерөнхийдөө дуусах уу? Дуусгая тийм. Өнгөрсөн 7 хоног хоёлаа Underdog гэд нэг хүнийг онцлсан байсан тийм. Stand up comedy-гийн үеэр батата уялдуулаад яриад бас онцлсан байдаг. Энэ дээр одоо бас одоо хэнийг 19 настай айлтай гэхгүй тийм. Мия Калифаг Underdog-аар онцлж байна.
гихин ч бас хайшаа тий. Одоо бид тээр тийхгүй. Тэгэхээр яг энэ сэдвтэйгээ холбоод бас хүн онцлох гэхээр яг өөр хүн хилээд онцлж болно. Тэгэхээр орно ярьж ирсэн гэх хүн онцлохоос онцгүй тий. Ингээд шал дэвсэнтлэн ороолоо тэр жоох юу вэ тий. Тэгэхээр энэ подкастн дээр бид хоёр ер нь энэ тал дээр бас хэдүүлээ андердог байж байгаа тий. Тийм зөв тал дээр хэдүүлээ бас бэлгийн боловсрлоо дээшлүүлээ, ухамсараа дээшлүүлээ. Энэний талаар юм мэдлэгтэй болцгоо хамгийн гол нь тийм муу тал нь юу вэ? Тийм бид нарт ингэж нөлөөлдөг гэдэг нөлөөллийг бид нар мэдэж авснаар өмнөөс энийг өөрснөө бас донтолтоос өөрснийгөө хамгаалж чадна. Хэрвээ эмэгтэйчүүд сонсож байгаа бол та нөхөртөө те хэрвээ одоо порно үздэг ч юм энэ тал дээр нь та дэмжих биш те харин ч гүү наач бэлгийн сулрал дээрээс нь те ийм топомын бодис те ийм олон энэний цааталтай энэ порно хийгдсэн юуны цаатал бэлгийн мүлжлэг те ийм явдгаа хоёулаа нэг дэмжихгүй байх хэрэгтэй юм байна. Өөр арга барилаар хоёулаа бие бинийгээ өдөөе те. Тийм шүү дээ янз бүрийн үүсгий гэдэг юугаа ингэж хийгэрээ гэж эмэгтэйчүүдээ уриалсан ирчүүд маань бол бас бид нэр бүгдээрээ л аав ээж болно те үр хүүхдүүд маань ийм асуудал одоо яг муу ярилж байгаа юм биш. Үнэхээр ийм нийгэмд амьдруулахгүй бол бид нэр өөрснөөсөө ихэж энийг одоо те өөрөөсөө энийг одоо төвчээртэйгээр төвчих хэрэгтэй байна гэдэг уриалгыг гаргаад underdogs болцгоё гэж хэлээд хоёлаа ураагаа хэлээ дуусах уу. Тэгээд те. За амар хөвгөлтэй шин сүүл рүү амар serious болоод байна шүү дээ. Жохон dark болоод. Тэг яах вэ? Гэхдээ үнэхээр бас юм хэцүү зүйл байгаа учраас бас ингэж хэлсэн те. За тэгээд энэ хүртэл сонссон таатанд Underdogs podcast-ыг сонссон Underdogs сонсогч нартаа баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Бүгдээ хамтдаа бүгд байж байгаарай. Тэгээд Apple podcast дээр манай подкаст орсон гэсэн та бүхэн Apple podcast дээр орж Underdogs Mongolia гэж search хийж хайгаад Apple podcast дээр айлуулах орж сонсоорой. Тэгээд таалагдсан бол тэр review, тэр рейтингийн өгөөд тэр review бас бичээрэй. Гойж байна. Тийм. Тэр чи яг нэг үзэлтийн тоогоор биш яг тэр review хийж байгаа, рейтинг хийж байгаа тэрүүгээрээ бас тооцогддог юм билэ. Apple podcast чинь. Тэгэхээр бас тэр үнэхээр тань таалагдсан бол тийм. Таалагдсан бол рейтинг хийгээд таалагддаг бол битгий рейтинг хийгэрэй гэхгүй. Тийм ойлгомжтой. Юу ч хийгээгүй за таалагддаг юм. Окей, тэгээд энэ хүртэл бидэнтэй бараа болон нэнэтэй хамт байсан тань талархаж байна. Тэгээд ураагаа хэлээ тий. Тэгээд 93 Underdogs болцгоё. Баярлалаа.